ханна ширлэж голомтоо туулсан харшийн ордон эрдэмийн уурхай хаалгуудэндээ өрн залсан хамт олонны итгэлийн далаа мэрэгсэн нягтлан санхүүч бид мэдлэгээр жигүүрлэн мэрэгжлээ дэдэлнэ. Vision. 2020 алсын хараа өнгөрснөөс суралцаж ирээдүйгэн бүтэе. Эрдний түүхэд орон төрүүлсэн ирж Дэлхийн нэгдлэн бодогчдын 19-р чуулганд бидэнтэй хамт оролцоорой. Бид хамтын хүчээр даяаршсан нийгэмдэх нэгдлэн бодох бүртгэлийн үн цэнийг өсгөж байр суурийг улам бэхжүүлэх болно. Та бүхэнд Дэлхийн нэгдлэн бодогчдын холбооны Монгол дахь цорын ганцгийн шүүн байгууллага Монголын мэрэгсэн нэгдлэн бодогчдын институтын үйл ажиллагааг дэмжин бидэнтэй хамтран ажиллахыг уриалж байна. Хамтдаа Дэлхийн нэгдлэн бодох бүртгэлийн байгууллагын өмнө хүлээсэн үргэн нэр төртэй биелүүлцгээе. Эрхэм хүндэт ноёд хатагтай нараа. Эрхэм хүндэт зочдоо. Та бүхэндээ бүртгэл санхүү эдийн засгийн ажилтны баярын цэнгүүний өнөөдрийн дэлгэр сайхан орон халуун мэндийг өргөн дэвшүүлье. Нарны гэрэл сарны туяагаар зам нэхэж, навчилж цэцгэлж, хагдарч хуучрахын жам хэлгэж, юм бүхэн таны төлөө найрсан оршихын учир юу сонснаа амжиж бүтээх хэмээн шин 2014 он айлчлан айсвэ. Шин онон угтаж, хуучин онон үдэж буй 2 оны зааг дээр бүртгэл санхүү эдийн засгийн ажилтнууд та бүхэн уламжлал ясаараа мэрэгжлийн сайхан баяраа тэмдэглэхээр энэ л цэнгүүний танхимдаа хорон цуглаад байна. Та бүхэндээ бүртгэл санхүү эдийн засгийн ажилтны баярын өдрийн цогтой халуун мэндийг өргөн дэвшүүлье. Өнөөдөр хэний үйлс үнэн болоод үлэмжийн тусдайг эрен зуунуудад дамжуулан хүргэхээр он цаг нисэн одож байна. Өнгөрсөн он цаг хугацаанд ажил үйлсээрэн хамт олондоо бүтээч хэмээн үнэлэгдсэн эрхмүүдийн шагнал гардуулдаг эднийгэн хүндхэн өргөмжилдэг эрхэм сайхан ёслолын арга хэмжээгээ бид энэ цаг мөчид хамтдаа зохион байгуулдаг. Мэрэгжсэн нэгтлэн бодогчдын институтын санаачлагаар анх 1999 онд засгийн газрын 51-р тогтоолоор 12 дугаар сарын эхний 7 хоногийн бям гаригийг бүртгэл санхүү эдийн засгийн ажилтны баярын өдөр болгон тэмдэглэж байх шийдвэр гарсан юм. Энэ шийдвэрийн дагуу энэхүү мэрэгжлийн эрхмүүд та бүхэн 10 гаруй жил энэ баярыг тэмдэглэж байна. Ингээд бид өнөөдрийнхөө баярын цэнгүүнийг юу өмнө энэ бүтэн жилийн турш ажил үйлсээрээ
хамт олноо мандайлсан энэ сайхан мэрэгчлэрээ ирээдүйндээ үлгэр жишээ болсон эрхмүүдээ шагнад гардуулах ёслолын ажиллагаагаар эхлэж байна. Монгол улсын санхүү нэгтлэн бодох бүртгэлийг хөгжүүлэх мэрэгжилтэй боловсон хүчин бэлтгэх үйлсэд 30 жилээс дээш багшилж оюутан сурагчдаа сурган хүмүүжүүлсэн 60-аас дээш настай Ахмад багш нарыг Монголын мэрэгсэн нэгтлэн бодогчдын институтийн хүндэт багшаар бид хамтдаа өргөмжилдэг. Энэ жилийн хүү болцлыг хангасан мандах дээд сургуулийн ерөнхий захирал профессор Гомбоживийн 80 таныг хүндэтгэлийн хаймаар өрж байна. Профессор Гомбоживийн 80 танд шагналыг гардуулах эрхэм хүндтэй үргийг Монголын мэрэгсэн нэгтлэн бодогчдын институтын ерөнхийлөгч Баян Мөнх, гүйцэтгэх захирал Чой Чимэд Сүрэн, дэд захирал Эрдэнэ Жаргал, Монголын мэрэгсэн нэгтлэн бодогчдын институтын дэд ерөнхийлөгч Эн Хамгал нар гардуулж өгнө хэмээн ёслол хүндэтгэлийн хоймороо өрн залж байна. Мандах бүртгэлд дээд сургуулийн ерөнхий захирал профессор Гомбоживийн 80 хамтдаа баяр хүргэцгээе. Энэхүү хүндэт багшийн өргөмжилийг Монголын мэрэгсэн нэгтлэн бодогчдын институтын ерөнхийлөгч Баян Мөнх, гүйцэтгэх захирал Чимэд Сүрэн, дэд захирал Эрдэнэ Жаргал нар гардуулж өгнө. Энэ үчийн баярын цэнгүүний маань хамгийн анхны хамгийн хүндэт шагнал бол яахын аргагүй нөхөө хүндэт багшийн өргөмжлөл юм аа. Тийм учраас энэ зааланд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт эдийн засагчид, санхүүчид та бүгдийг халуун алга ташилтаар нанжид байгаа угтан авахыг урьж байна. Манай Сөрөнжив яруу найрагч юм битсэнчлэн тусуу тэдэд айныг тэтгэдэг хариу нэгтгүй өглөгч усан бүрнийг далайд үдээд байрандаа үлддэг улс бол багш хэмээх эрхэм ачаа буянтан ийм л сайхан хүмүүс байдаг. Ингээд та бүхнийхээ өнөөдрийн бүртгэл санхүү эдийн засгийн ажилтны баярын цэнгүүний хоймор хүндэт багш өргөмжилтийг хүртэж байгаа мандах бүртгэл дээд сургуулийн ерөнхий захирал профессор Гомбоживийн 80 танд эрхэм хамт олонныхын өмнөөс дахин баяр хүргэцгээе. Мөн эдгээр удирдлагууд маань Монголын мэрэгсэн нэгтлэн бодогчдын институтын хүндэт багш нартаа хүндэтгэл зөөлж шагнал гардуулах эрхэм ёс хэлхэд бэлэн болж байна. Монгол улсын гавьяат багш Ням Сүрэн, доктор профессор Чой Сүрэн, доктор профессор Даш Самбу, Монгол улсын гавьяат багш профессор Дамбдорж, профессор Жавцан Долгор, доктор профессор Жамин Сүрэн, доктор профессор Сайн Жаргал, профессор Сэдвэ, доктор профессор Самдан Жамс, доктор профессор Агван нарыг их хүндтгэлийн хоймор хамтдаа урьцгаая. Эрхэм та бүхний их хүндгэлийг та бүхнийхэн сэтгэл багшаан гэсэн их хайрын дор инхүү хүртэж байна. Монгол улсын гавьяат багш Ням Сүрэн, доктор профессор Чой Сүрэн, доктор профессор Даш Самбу, Монгол улсын гавьяат багш профессор Дамбдорж, профессор Жавцан Долгор, доктор профессор Жамин Сүрэн, доктор профессор Сайн Жаргал, профессор Сэдвэ, доктор профессор Самдан Жамс, доктор профессор Агван. За, эрхэм багш нартаа дахин баяр хүргье. Монгол улсынхаа санхүү эдийн засгийн салбарыг хөгжүүлэх, ахиц дэвшлийг гаргах их үйлсэд болоод шинэ залуу санхүүч эдийн засагчдыг бэлтгэх үйлсэд нөр их хөдөлмөр оюун ухаан хүч чадлаа зориулж буй хүндэт багш нартаа энд хүрэлцэн ирсэн үе үеийн
санхүүчид, эдийн засагчид маань халуун алга ташлалтаар уран мөгж ажлын өндөр амжилт амьдралын аз жаргалыг хүснэ байхаа гэж би найдаж байна. Халуун алга ташлалтаа бэлгэлцгээе зочдоо. Энд хүрсэн ирсэн бүх зочдын маань халуун алга ташлалт чухамгүй хүндэт багш нар та бүхэнд маань зориулагдаж байгаа юм шүү. Та бүхэндээ дахин баяр хүргэе хүндэт багш нараа. Алдаж болохгүй агшин хормыг аргамжижүүл дээн гэдэг бол гэрэл зургийн гайхамшиг байдаг. Эрхэм багш нараа профессорууд гавьятууд маань их хүндэлийн хоймор хамтдаа дурсгалын зургаан хуулж байна. Баярлалаа та бүхэндээ уран бүтээлийн өндөр амжилт хүсье өрөөе. Жил болгон бүртгэл санхүү эдийн засгийн ажилтны өдрөөр тухайн өнгөрөгч жилдээ хийсэн ажлаа тайлагнадаг уламжлалтай. Энэ уламжлалынхаа дагуу та бүхэндээ товч танилцуулгыг дэлгэцээр одоо хүргэхэд бэлэн болсон байна. Зочдынхоо анхаарлыг дэлгэцэн тандуулъя. Ажил үйлс хоригл амжилт бүтээл авчирсан нэгэн оныг үдэж түүхийн бас нэгэн шинэ хуудсыг бид удахгүй нээх гэж байна. Энэ мөчөд амжилт ололтон хамтдаа дүгнэн цагнэцгээе. Энэ 20 жилд монголчууд нэгтлэн бодох бүртгэлийн хуулийн анхлан баталж, олон улсын стандартад нэгдэж, мэрэгжлийн мэрэгсэн чадварлаг нэгтлэн бодогчдоор нэгэн бэхжүүлсэн нь онцолж хэлэх хамгийн том ололт юм аа. Монгол улсын засгийн газар эдийн засгийн өсөлтийг дэмжих хуулийн орчин сайжруулж,
орон сууцжуулах хөтөлбөр татварын багц шинжилэл, компани засаглалыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг татах ажлыг хэрэгжүүллээ. Оюу толгойн баяжуулах үйлдвэр ашиглалтанд орж зэсийн баяжмлан экспортлж эхэллээ. Чингис бонд хөгжлийн банкны хөрөнгөөр авт зам дэд бүтцэн байгууламжууд араараасан ашиглалтанд орж үн тогтворжуулах хөтөлбөрөөр инфляцийг хазаарлаж чадлаа. Монгол улсын сангийн яам бүртгэл санхүүгийн хөгжлийг олон улсын жишгт нийцүүлэхээр нэгтлэн бодох бүртгэл аудит татварын багц хуулийн шинжилгээг хийж өөрийн удирдлагын хуулийг шинжилэн батлуулахаар ажиллаж эхэллээ. Сангийн яамны нэгтлэн бодох бүртгэлийн газар аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн тайлан хүлээн авах e-баланс программыг улс орон даяар нэвтрүүллээ. 2013 он татварын орчин цахимжсан жил. Татварын цахим төлбөр тооцоо татварын цахим мэдээллийн шинэ систем ажиглалтанд орлоо. Цахим мэдээллийн шинэ систем нэвтрснээр татварын бүх тайланг онлайнаар илгээх, баталгаажуулах, татвар төлөлт, татвар төлөгчтэй харилцах, лавлага, тодорхойлолт, татвар төлөгчийн бүртгэлийг цахимаар хийх, тоон гарын үсгийн системтэй холбох боломж бүрдэж байна. Үндэсний татварын албанаас гаргасан бас нэг шинэ үйлчилгээ. Энэ бол татвар төлөгчдөд зориулсан ухаалгаар үзсний MTA application. Энэ нь татвар төлөгчийг мэдээлэлээр хангах, эрсдлээс урьдчилан сэргийлэх, цахим тайлангийн хэсэг гэсэн 3 үндсэн хэсгээс бүрдэж байна. Монгол улсын санхүүгийн зохицуулах хороо Хонконгийн үнэт цаас фьючерсийн холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үс үзурлаа. Энэ хүрээнд үнэт цаасны зах зээлийн зохицуулалт, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах, зах зээлийн ил тод шударга байдлыг хангах, үнэт цаас төлбөр тооцооны үйл ажиллагааг хянах, мэргэжлийн оролцогчдын үйл ажиллагааны зохистой байдлыг ханган төлөвшүүлэх зорилго тавьж байна. Хамтын ажиллагааны эхлэл болж Кастадионы үйлчилгээг Монголд нэвтрүүлэхээр үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна. Төрийн өмчт үйлдвэрийн газруудын эрсдлийн аудитыг шинээр хийж эхэлсэн жил. Үндэсний аудитын газар аудитын тайлангийн оноос улсын хурлын банкын хороогоор хэлэлцэн баталж байхаар боллоо. Тус хамт олон 2014-өөс 2016 оны стратеги төлөвлөгөөг боловсруулан амжилттай ажиллаж байна. Монголын мэргэжсэн нэгтлэн бодогчдын институтын 5 дугаарыг хурлаар сонгогдсон удирдах зөвлөлийн анхны хуралдаан 2013 оны 1-р сарын 3-ны өдөр болж Монголын мэргэжсэн нэгтлэн бодогчдын институтын удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчөөр Баян Монхийг сонгож гүйцэтгэх захирлаар Чой Шимит сүрэн улиран томиллоо. Удирдах зөвлөлийн хурлаар 2012-оос 2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг баталж Улаанбаатар хот болон бусад орон нутгийн салбарууд 4-ийн дагуу удирдах зөвлөлөн шинээр сонголоо. Монголын мэргэжсэн нэгтлэн бодогчдын институт шинийг санаачилж бүтээлчээр ажилласан жил. Бид 2013 онд дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Удирдах зөвлөл, хяналтын зөвлөл, гүйцэтгэх захирлын зөвлөл, аудитын хороо хамтран хамтдаа шиди аян зохион байгууллаа. Нэгтлэн бодох бүртгэлийн улсын олимпиадад оролцогч оюутнуудад онлын мэдлэгээс гадна багаар ажиллах чадвар, санхүүгийн тайланд шинжилгээ хийх, удирдлагын шийдвэр гаргах, татварын орчинд ажиллах шалгуур тавьж дүгнж эхэллээ. Мэргэжсэн нэгтлэн бодогч сонин Монголын мэргэжсэн нэгтлэн бодогчдын институтээс сэтгүүлийн бүтэц агуулгыг шинжиллээ. Мэргэжсэн нэгтлэн бодогчийн эрх олгох шалгалтанд бэлтгэх сургалтанд ёс зүй, мэргэжлийн үн цэн, мэдээлэл технологийн ур чадвар хичээлүүдийг нэмж, мэргэжлийн англи хэлний сургалт, компани засаглалын сургалт явуулж эхэллээ. Монгол улсын ерөнхий аудитор Занга тэргүүтээ үндэсний аудитын газрын удирдлагууд институтад зочилж аудитын салбарт тулгамдсан асуудлууд, улс орны эдийн засгийн асуудлаар санал солилцлоо. Олон нийтэд зориулсан санхүүгийн нээлттэй өдөрлөг Чингисийн талбай зохион байгууллаа. Үүнд анхан шатны сургалтын төвүүд, ихтэй сургуулиуд, програм хангамжийн компаниуд, аудитын байгууллагууд зэрэг 50 орчим байгууллага оролцлоо. Монголын нэгтлэн бодогчид бүгд нарийнх солонгос улс Хонконгийн мэргэжсэн нэгтлэн бодогчдын институтад зочилж сургалтад хамрагдан үйл ажиллагаатай танилцлаа. Улмаар Монголын мэргэжсэн нэгтлэн бодогчдын институт Хонконгийн институттай хамтран ажиллах эхлэл тавигдлаа.
2013 оны ягас жилийн байдлаар улсын хэмжээнд 3153 мэрэгчлэн нэгтлэн бодогч 471 аудитор 104 аудитын компанитай боллоо. Аудитын компаниудын засаглалыг сайжруулах, компани тухай хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс компани засаглал ба аудитын тогтолцоо сэдвт үндэсний семинар төр засгийн байгууллагуудтай хамтран зохион байгууллаа. Сангийн амны гэрээгээр шинэ стандартуудыг орчуулж эхэллээ. Монгол улсад нэгтлэн бодогч бэлтгэж байгаа өнөөгийн байдал цаашдын төлөвийн талаар их дээд сургуулийн боловсрол шинжилгээ ухааны яамны мэрэгжилтнүүдтэй хамтран нээлттэй форум зохион байгууллаа. Монголын мэрэгсэн нэгтлэн бодогчдын институт олон улсын ACCA байгууллагатай хамтран ажиллах санамж зөвшөлт гарын үсэг зурлаа. Энэ хүрээнд Монгол улсад чадварлаг нэгтлэн бодох бүртгэлийн мэрэгжилтэн бэлтгэх, тэднийг ёс зүйн болон засаглалын стандартуудаар хангах, санхүүдэх олон нийтийн ашиг сонирхлыг дэмжиж хамтран ажиллахаар боллоо. Мөн түнчлэн олон улсын ACCA байгууллагатай хамтран ирээдүйн санхүүгийн манлайлагч сэдвийн дор нээлттэй форум зохион байгууллаа. Уламжлалт ажлууд амжилттай хэрэгжилээ. Дэлхийн нэгтлэн бодогчдын холбооны жилийн тайлангийн хуралд Монголын мэрэгсэн нэгтлэн бодогчдын институт гишүүн байгууллагын хувьд жилвэр оролцдог. Монгол улсын авиат багш санхүү эдийн засгийн дээд сургуулийн зөвлөх профессор Жамингийн Нэмсүрэнгийн нэрэмжит нэгтлэн бодох бүртгэлийн улсын олимпиад. Оюутны эрдэм шинжилгээний баг хурал. Салбарын дарга нарын зөвлөгөөн 2013 оны 5 дугаар сарын 2 мэрэгсэн нэгтлэн бодогчдын эрх олгох шалгалт. Тангар өргөх ёслол 2013 оны 7 дугаар сарын 5 мэрэгсэн нэгтлэн бодогчдын спортын тэмцээн өвөр хангай 2013 оны 6 дугаар сарын 29 аудитын байгууллагуудын дундх спортын тэмцээн 2013 оны 10 дугаар сар бүртгэл санхүү эдийн засгийн ажилтнууд та бүхний хөдөлмөрийн үр шимээр улс орны эдийн засаг бизнесийн хөгжлийн төлөв байдал тодорхойлогддог. Тиймээс улс орны хон хөгжлийн төлөө ур чадвар ухаанаа улам илүү шингээж хүчээр дайчлан ажиллацгаая. Та бүхэндээ бүртгэл санхүү эдийн засгийн ажилтны өдрийн баярын мэнд хүргэж бүтээх их хүлцэд тань сүн цацал өргөё. Хоёрын 13 оны бүртгэл санхүү эдийн засгийн ажилтнуудын шилдэгүүдэд шагнал гардуулах ёслолын арга хэмжээ эхлэхэд бэлэн боллоо. Энэхүү нэр хүнтэй ёслолын арга хэмжээг нээж өгүүлнэ хэмээн Монголын мэрэгсэн нэгтлэн бодогчдын институтын ерөнхийлөгч Баянмөнх Монгол улсын сангийн сайд улаан нарыг их хүндэтгэлийн тайзнаа өрж байна. Хоёрын 13 оны бүртгэл санхүү эдийн засгийн ажилтнуудын шилдэгүүдэд шагнал гардуулах ёслолын арга хэмжээ ийхүү эхлэхэд бэлэн боллоо. Ёслолын арга хэмжээг нээх Монгол улсын их хурл засгийн газрын гишүүн Монгол улсын сангийн сайд Шүлтэмийн улаан Монголын мэрэгсэн нэгтлэн бодогчдын институтын ерөнхийлөгч Баянмөнх нарыг та бүхнийхээ өмнө өрж байна. За мэрэгжил нэгт та бүгдийнхээ энэ оройн Төмөн амгалан гэр санхүүчдийн баярын халуун мэндчилгээ дэвшүүлье. За уламжил болсон энэ арга хэмжээ маань бидний хувьд их тэмдэглэлтэй үйл явдал байдаг. Санхүүчдийн баяраа тэмдэглэж улиран одож байгаа оныхоо ажлыг дүгнэж шинэ оныхоо зорилго зорилтыг тодорхойлдог сайхан уламжилтай мөн одоо ажил үйлсээрээ хамт олноо манлайсан тэргүүний хүмүүстэй шагнал гардуулж алдаршуулдаг. Тэгэхээр энэ сайхан арга хэмжээг өнөөдөр энэ их том сайхан цэлгэр зааланд зохион байгуулж байгаа нийт зохион байгуулагчид нийт оролцож байгаа та бүхэнд бас
баярын мэндчилгээг дахин дэвшүүлж байна. За энэ хуран цугларсан нийт санхүүчдэд өнөөдрийн санхүүчдийн баярын мэндийг дэвшүүлж цаашдынхан ажил үйлсэд их амжилтыг өрөөё. Монголын мэрэгсэн нэгтлэн бодогчдын институт сангийн яамтай хамтран санхүүчдийн баярын өдрийг тэмдэглэж ирснээс хойш өнөөдөр 14 дахь жилийн ийм баярын тэмдэглэлт ёслол болж байна. Энд зөвхөн мэрэгсэн нэгтлэн бодогч нар биш төдийгүй бүх салбарт ажиллаж байгаа санхүүгийн ажилтнууд оролцдогоороо энэ арга хэмжээ улсын орныг амарсан нийт санхүүгийн ажилтнуудыг багтаасан ийм улс орон даяар өрнөдөг баярын арга хэмжээ билээ. Ингээд энэ арга хэмжээнд хүрэлцэн ирсэн та бүхэнд дахин баярын мэнд хүргье. За та бүхэндээ баярлалаа. Та хоёртоо бас энэ сайхан баярын мэндийг энд хүрэлцэн ирсэн бүх зочдынхоо нэрийн өмнөөс хүргэж байна. За ингээд эрхэм хүндэт санхүүчтэй, эрхэм хүндэт эдийн засагчтай 2013-аас 2014 онд шилжих энэхүү 2 оны цаг дээр сайхан мэрэгжлийн баяраа тэмдэглэж байгаа та бүхнийхээ анхаарлыг би тэрхүү гол үүд хойморд хандуулж байна. Яг энэ цаг мөчид энэ үдшийн шилдэгүүдийг шагнах шагналын цом ёслол төгөлдөр орж ирж байна. 2013 оны бүртгэл санхүү эдийн засгийн ажилтнуудын шилдэгүүдэд шагнал гардуулах цомыг хамтдаа хүлээн авцгаая. 2013 оны бүртгэл санхүү эдийн засгийн ажилтнуудын шилдэгүүдэд шагнал гардуулах ёслолын арга хэмжээ инхүү эхэллээ. Одоо шилдэгүүдийн шагналын цомыг хамтдаа өгтөн авцгаая. За манай санхүүч эдийн засагчдын алга ташлтыг хүлээгээд орж ирэхгүй байх шиг байна. За бүгдээрээ шаагин ор хур борайдлаар нийжгэд талуу алга ташлтаар энэ үдшийн шагналын цомын дээжийг өгтөн авцгаая. Бусдад ганцхан таалагдах гэж амьдрахгүй төлөө бодоод явахд бүтэхгүй сануулахын төлөө зориулт бид хүч болгийг харуулахын төлөө чамаас Монгол ихэвхийг мэдрүүлэхийн төлөө чамд аз жаргал амжилтыг хүсье чамд амжилт хүсье аз жаргал амжилтыг хүсье 2013 оны бүртгэл санхүү эдийн засгийн ажилтнуудын шилдэгүүдэд шагнал гардуулах ёслолын арга хэмжээний бас эхний хундгыг хамтдаа өргөсгөөе. За бидний одоо хүсэн хүлээсэн сайхан цаг мөч ойртон ирлээ. Ингээд одоо энэ баяраа тэмдэглэхийн өмнө та бүхэн хундагтайгаа нэг дүүргч нөө гэж одоо урьж байна. Ингээд баярын хундагаа өргөж албан ёсны үйл ажиллагаагаа одоо эхлүүлье. За бүгдээрээ хундагтайгаа нэг барьцгаая да. Шинэ оны баярын мэндийг та бүхэндээ дэвшүүлж хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Эрхэм хүндэтгэл зочдоо. Одоо хамтдаа 2013 оны татварын шилдэг санхүүч номинацийн шагналыг гардуулж өгнө хэмээн тайлзнаа. Монгол Улсын засгийн газрын гишүүн сангийн сайд Улсын их хурлын гишүүн Монгол Улсын гавьяатын эдийн засагч Шүлтэмийн улаан Монголын мэрэгсэн нэгтлэн бодогчдын институтын гүйцэтгэгчрэл Чой Гүнсэнгийн чимэд сүр нарыг урьж байна.
хэдхэн мөчийн дараа 2013 оны татварын шилдэг санхүүч тодорно. Тун удахгүй бүртгэл санхүү эдийн засгийн ажилтнуудын баярын энэхүү ёслолын хоймроо 2013 оны татварын шилдэг санхүүчийн нэр тодорхойлно. 2013 оны татварын шилдэг санхүүчээр жигжид татварын ерөнхий газрын дэд дарга жигжид 2013 оны татварын шилдэг санхүүчээр ийхүү тодорч байна. Баяр хүргэе танд. Чойжил доржийн жигжид татварын ерөнхий газрын дэд дарга ийхүү 2013 оны татварын шилдэг санхүүчээр тодорчээ. Баяр хүргэцгээе бүгдээрээ зочдоо. Татварын шилдэг санхүүч Чойжил доржийн жигжид татварын ерөнхий газрын дэд дарга. За ингээд энэ үеийн татварын шилдэг санхүүчтэй бид дахин баяр хүргэе. Шагналыг гардуулсан эрхмүүдтэй бас баярлалаа. Одоо бид 2 дахь номинацийн ялагчийн нэрийг тодруулах гэж байна. 2013 оны мэдээллийн технологийн шилдэг санхүүчийн шагналыг гардуулж өгнө хэмээн бид тайзнаа. Сангийн дэд сайд Пүрэв, Монголын мэрэгчсэн Нягтлан бодогчдын институтын удирдах зөвлөлийн гишүүн Лочин Дэмбэрлийн Батсангил нарыгаа урин залж байна. $2013 оны мэдээллийн технологийн шилдэг санхүүч хэдхэн хормын дараа тодорхойлж байна. Энэхүү номинацийн шагналыг гардуулж өгнө хэмээн их хүндэтгэлийн тайзнаа Монголын мэрэгсэн Нягтлан бодогчдын институтын удирдах зөвлөлийн гишүүн Лочин Дэмбэрлийн Батсангил таныг урьж байна. Мэдээллийн технологийн шилдэг санхүүч Перинлэ жам цовогтой баяр сайхан Ординат компани захирал. Ординат компани захирал Перинлэ жамцын баяр сайхан мэдээллийн технологийн 2013 оны шилдэг санхүүчээр ийхүү тодорч байна. Баяр хүргэе хамтдаа. оны мэдээллийн технологийн шилдэг санхүүч баяр сайхандаа бүгдээрээ баяр хүргэе. Таны 2014 оны ажил үйлсэд уулын оргил мэд өндөр амжилтыг хүсэн ерөөе. Одоо 2013 оны шилдэг дотоод аудитор номинацийн шагналыг гардуулж өгнө хэмээн их хүндэтгэлийн тайзнаа Монголын мэрэгсэн Нягтлан бодогчдын институтын удирдах зөвлөлийн гишүүн Баяраа, Монголын мэрэгсэн Нягтлан бодогчдын институтын удирдах зөвлөлийн гишүүн Отхон Баяр нарыг хүндэтгэн урьж байна. Номын холдинг компани дотоод аудитын газрын захирал хатагтай Норсмата баяр хүргэе. Ёслол хүндэтгэлийн хомроо урин залж байна. Шилдэг дотоод аудитор Алтан гэрэл овогтой Норсма номын холдинг компани дотоод аудитын газрын захирал.
2013 оны шилдэг дотоод аудитор Номын Холдинг компани дотоод аудитын газрын захирал Алтан гэрлийн Норсмаа. За нэг хамтдаа нэг сайхан баяр хүргэцгээе. За ингээд эрхэм үндэстэгчдээ бид дараагийнхаа шилдгийг тодруулах гэж байна. 2013 оны төрийн сангийн шилдэг санхүүчийн нэр тун удахгүй тодорно. Энэхүү номинацийн шагналыг гардуулж өгнө хэмээн тайзнаа сангийн яамны нягтлан бодог бүртгэлийн бодлого хяналтын газрын дарга Пүрвсүрэн Монголын мэрэгчсэн нягтлан бодогчдын институтын удирдах зөвлөлийн гишүүн Цэдэн Дорж Батүлзийн нарыгаа урьж байна. 2013 оны хараат бус шилдэг аудитор чухам хэн хэмээх эрхэм тодорсныг дэлгэцээс бүгдээрээ хамтдаа харилцгаая. 2013 оны хараат бус шилдэг аудитор Хараат бус шилдэг аудитор Батнасан овогтой Бямбсүр Пантер Мидланд аудит компани гүйцэтгэх захирал. оны хараат бус шилдэг аудитороор Пантер Мидланд аудит компани гүйцэтгэх захирал Батнасангийн Бямбсүрэн шалгарчээ. Баяр хүргэе. Энэ өдөр шилдэг санхүүчдийн маань ихэнхийг чухам хүү эмэгтэй санхүүчид маань одоо болж энэ шагналын эзэд болж байгаад бид туйлын баяртай байна. Ингээд Батнасангийн Бямбсүрэн таныг бид санхүүчдийн баярын энэ хүү ёслол хүндэтгэлийн хомроо урин залж байна. 2013 оны хараат бус шилдэг аудитор номинацийн эзэн Батнасангийн Бямбсүрэн хамтдаа баяр хүргэе. оны төрийн шилдэг аудитор номинацийн шагналыг хэдхэн мөчийн дараа гардуулах гэж байна. Энэхүү нэр хүнтэй шагналыг гардуулна хэмээн Монголын мэрэгсэн нягтлан бодогчдын институтын дэд ерөнхийлөгч Жигдэн Гуай Давасраг шивэрсэн үү? Төрийн шилдэг аудитор Галтмаа овогтой Нямдорж үндэсний аудитын газрын санхүүгийн аудитын газрын 2 дугаар хэлтсийн захирал. Төрийн шилдэг аудитор үндэсний аудитын газрын санхүүгийн аудитын газрын 2 дугаар хэлтсийн захирал Галтмаагийн Нямдорж баяр хүргэцгээе. Нямдорж байна. Үндэсний аудитын газрын санхүүгийн аудитын газрын 2 дугаар хэлтсийн захирал Галтмаагийн Нямдорж. Эрхэм үзэгчдээ ETV телевиз та бүхэндээ бүртгэл санхүү эдийн засгийн баярын үйл ажиллагааг шууд дамжуулан хүргэж байгаа. Тэгэхээр эхнээсээ бас шилдэгүүд маань тодроод эхэлсэн байна. За тэгэхээр шилдэг санхүүчээр Орнод компани захирал Баяр сайхан тодорсон байна. Танд юуны өмнө баяр хүргэе. Тэгээд сэтгэлээ хаваалцахгүй юу? За баярлалаа. Би мэдээлэл технологийн салбарын 2013 оны шилдэг санхүүчээр тодорсондоо маш их баяртай байна. Манай компани 2013 онд орон зай цаг хугацаанаас үл хамааран ажилладаг санхүүгийн Unicus программыг зах зээлд гаргаснаа энэ амжилтаараа 2013 оны ийм шилдэг санхүүчийн шагналыг хүлээж авсандаа туйлын баяртай байна. Таны хувьд хэдэн жил ажиллаж байна? Би санхүүгийн ажлыг автоматжуулах програм зохиогч чиглэлээр 17 жил ажиллаж байгаа. Миний 17 жилийн бас хүч хөдөлмөрөөр энэ бас эндэрт гарч өнөр хүнтэй шагналыг авсандаа маш их баяртай байна. Мэргэжил нэгтүүдтэй бас хандаа тийм ээ баярын сайхан мэдлэгээ дэвшүүл. Тэгээ ингээд Монгол улсын өнцөг болон бүрт байгаа мэргэжил нэгт нөхдөдөө санхүүчдийн баярын гал халуун мэндийг хүргэмээр байна. Баярлалаа.
үзэгчтэй бид та бүхнийгээ яг одоо хараат бус шилдэг аудитор шагналыг авсан бямс өрөөгчтэй уулзуулаад байна. Тэгээд танд юуны өмнө баярын мэнд хүргье. Сэтгэлээс аваалцгаая юу? Баярлалаа. Өнөөдөр өндөр сэтгэлдтэй байна. За, манай санхүүгийн байгууллага үүсч өгчөөд 20 жил болж байгаа боловч маш их өндөр амжилттай байгаа. Энд бид нар их баярлж байдаг. За, энэ амжилтын их үндэс нь болоод ерөөсөө манай энэ салбарт ажиллаж байгаа аудиторуудын ач гавья. Эдний маань хүч хөдөлмөрөө гэж боддог. Тийм учраас эднэр маань амжилттай ажиллаж байгаа учраас манай салбар хурдан хөгжиж байгаа гэж боддгоо би. Та тиймээ мэрэгжлийнхаа онцлогийг тиймээ мэрэгчлэрээ бахархах бас тийм сайхан зүйлийн тухай дурсан. Мэрэгчлэрээ бахархалгүй яах вэ те? Бодогч үлдсэн 15 жилд нь аудитороор ажиллаж байна. Аудитын ажил бол маш их өргөн мэдлэг, ур чадвар ийм зүйлийг шаарддаг. Тийм учраас одоо энэ бусад мэрэгжил нэгтээ аудиторуудаа одоо их сайхан өндөр ур чадвартай хүмүүсийн сэтгэлийг татсан ийм сайхан үйлчлэгээ үзүүлээсэ гэж хүсэж байна. Мэрэгжил нэгтээ нөхдөөдөөсөө. За баярлалаа. Яг одоо төрийн сангийн шилдэг санхүүжтэй уулзуулаад байна. Тэгээд танд юуны өмнө баярын мэндийг хүргэе. Дээрээс нас энэхүү сайхан шагналыг авсандаас баяр хүргье. Баярлалаа. Тэгээд энэ сайхан өдөр бас энэ хүндтэй сайхан шагналыг авсандаа туйлах баяртай байна. Дүүргийн төсвийн орлогыг бүрдүүлэх, төсөв зардлыг үр ашигтай зарцуулах, мөн одоо дүүрэгт одоо анх удаа төрийн сангийн тогтолцоог одоо бий болох, мөн нэгтлэн бод бүртгэлийн олон улсын стандарт, улсын секторын нэгтлэн бод бүртгэлийн олон улсын стандарт нэвтрүүлэх. За дүүргийн эдийн засгийн нийгмийн зорилтыг одоо ханган биелүүлэхэд төсвийн орлогыг бүрдүүлэх, өргөө зардал маш үр ашигтай зардал одоо төсөв зарцуул. Энэ одоо үүсэт шүүх амжилт бол манай дүүргийн санхүүжтэй амжилт, манай дүүргийн удирдлагаас дэмжлэгээ гэж ингэж ойлгож байна. Үе үеийн одоо ахмад санхүүжтэй одоо үеийнхээ санхүүжтэй энэ өдрийн баярын мэндийг хүргэе. Танд юуны өмнө баярын мэндийг хүргэе. Сэтгэлээ хаваалцгаая юу? За баярлалаа. Өнөөдөр анхны энэ номинацт нэр дэвшиж шалгарсандаа маш их баяртай байна. Оны шилдэг дотоод аудитор болсондоо энэ манайх одоо Номын хайртай компани 2003 оноос дотоод аудитын компани байгуулагдсан. 10 жилийн оймн бас болж энэтэй давтсаж байгаадаа бас баяртай байна. Тэгээд мэргэжлийн нөхдөд болон ажлынхаа хамт олонд бүгдэнд нь эрүүл энх хаз шаргал сайн сайхныг хүсээд баярын мэнд дэвшүүлье. Энэ салбартаа хичнээн жил ажиллав. За яг дотоод аудитын салбартаа бол одооны байдлаар 8 жил ажиллаж байна да. Таны цаашдаа ажилд амжилтсан. За баярлалаа. Энэхүү эрхэмдээд номинацийн шагналыг ардуулж өгнө хэмээн тайзнаа нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга урднасан Монголын мэргэжлийн нэгтлэн бодогчдын институтийн өдөр зөвлөлийн гишүүн Болрма нарыг хүндэтгэн урьж байна. За гараад ирээрэй. За ингээд эрх мөндөд зочдоо бүгд дэлгэцсэн данхаардаа хандуулцгаая. Яг одоо үзэгчдийг би татварын шилдэг санхүүжтэй уулзуулах гэж байна. Тэгэхээр татварын ерөнхий газрын дэд дарга жигжид энэ жилийн тийм ээ татварын шилдэг санхүүж боллоо. Танд баярын мэндийг хүргэе. Сэтгэлээ хаваалцгаая юу? Юуны өмнө Монгол улсын татварын салбарт ажиллаж байгаа нийт татварын улсын байцаагч нар үеийн татварын ажилтнуудад энэ өдрийн баярын мэндийг хүргэмээр байна. Дээр нь Монгол улсын нийгмийн эдийн засгийн хөгжлийг төлөвлөдөг нийт эдийн засагч нар Монгол улсын нийгмийн эдийн засгийн бодис санхүүжилтийг орлого зарлагтай нягт бүртгэж ажилладаг нэгтлэн бодогч нартай мөн бүртгэлийн нийт ажилтнуудад энэ баярын өдрийг бас хүргэе гэж бодож байна. Нийтэд нь аз жаргал хамгийн сайн бүхний үсээр байна. Зөвлөх үйлчилгээний 2013 оны шилдэг санхүүч Дорж Таяагийн дэлгэр цаг. За баяр хүргэе. Зөвлөх үйлчилгээний шилдэг санхүүжтэй 2014 онд 2013 оноос үзэгчтэй ЭТВ-тэй телевиз үзэгч та бүхэндээ бүртгэл санхүү эдийн засгийн баярын үйл ажиллагааг шууд амжилтан хүргэсээр байна. Ингээд шилгүүдээ бас өргөжлүүлэн уулзалсараа наа. Яг одоо төрийн шилдэг аудитор болсон Нэмд Орчтой уулзаад байна. Танд юуны өмнө баярын мэндийг хүргэе. Би одоо мэрэгжил нэгтэй нөхдийнхөө энэ их баярт
оролцож ийм өндөр хүндтэй шагнал авсандаа баяртай байна. Би Нягтлан бодогч мэргэжлэр 37 жил ажиллалаа. Тэгээд энэ миний энэ өчигдөр амжилт бол манай хамт олонны үндэсний аудитын газрын хамт олонны хамтын амжилт гэж бодож байна. Мөн миний ард талыг хангаж ажиллах болцоо нөхцөл хангаж ирсэн хайр таны гэр бүлийг маань бас одоо энэ амжилтанд хүрэхэд бас их хувь нэмэр оруулсан гэж бодож байна. Тэгээ хамт олондоо баярлалаа. Одоо манай санхүүжилтийн Нягтлан бодогчдын цаашдын ажилд өндөр амжилт хүсье. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын санхүү нийгмийн хамгааллын хяналтын газрын дарга 2013 оны шилдэг санхүүч мэргэжлийн хяналтын шилдэг санхүүч мэргэжлийн хяналтын ерөнхий газрын санхүү хөдөлмөр нийгмийн хамгааллын хяналтын газрын дарга Дамбинямын Батмөнх. За Батмөнх таныг ёслол хүндэтгэлийн хоймор өрж байна. Танд баяр хүргэе. Батмөнх даргад баяр хүргэе. Оочин бол манай Завхан аймгийн засаг даргаар өрөвдөлтөд олон жил сайхан ажилласан хүн шүү. (2013) оны мэргэжлийн хяналтын шилдэг санхүүч Батмөнх. За баяр хүргэе. Та бүхнийхэн өмнөөс дахин баяр хүргэе. 2013 оны санхүү банкны шилдэг санхүүч номинацийн шагналыг гардуулж өгнө хэмээн тайзнаа улсын хурлын гишүүн Монгол улсын Үйлчилгээний шилдэг санхүүч Diamond Tax компани захирал Дэлгэр цогт уулзаад байна. Танд юуны өмнө баярын мэндийг хүргэе. Бас тийм ээ шагнал авснаас баяр хүргэе. За баярлалаа. Энэ бол одоо Нягтлан бодогч бидний хувьд бол үнэхээр том шагнал юм уу? Үнэхээр их баяртай байна. За энэ шагналыг авч байгаа энэ бол ганц миний хүч хөдөлмөр биш юм аа. Хамт олонны минь хүч хөдөлмөр, дээрээс нас ар гэдэг нөхөр үр хөвгтийн минь хүч хөдөлмөр байгаа юм шүү. Үнэхээр их баяртай байна. Та энэ салбарт хэдэн жил ажиллаж байна? За би ер нь Нягтлан бодогч мэргэжлэр 21 дэх жилдээ ажиллаж байна. Яг энэ салбарт зөвлөх үйлчилгээнийхээ салбарт бол 2010 оноос хойш өөрийн Diamond Tax-ийн компани байгуулаад ажиллаад байна. Мэргэжилт нэгт нөхөд болон тийм ээ хамт олондоос баярын мэнд хүргэж. За нийт Нягтлан бодогч нартаа санхүүчдийн баярын халуун мэндийг хүргье. Бүгдээр над жаргал сайн сайхан бүхнийг хүсээрэй. Шилдэг санхүүчийн өргөмжлөл сомоо гардаж авахыг урьж байна. 2013 оны санхүү банкны шилдэг санхүүч Худалдаа хөгжлийн банкны санхүүгийн удирдлага хяналтын газрын захирал Дагмадын Янжма эрхэм таныг хүндэтгэлийн тайзнаа урьж байна. Худалдаа хөгжлийн банкны санхүү удирдлага хяналтын газрын захирал Дагмадын Янжма танд баяр хүргэе хамт олонны эдэн өмнөөс. оны төрийн өмчийн шилдэг санхүүчийг яг энэ цаг мөчид бид нэрийг тодруулах гэж байна. Төрийн өмчийн шилдэг санхүүч номинацийн шагналыг гардуулж өгнө хэмээн бид тайзнаа. Монголын мэргэжсэн Нягтлан бодогчдын шилдэг санхүүчээр мэргэжлийн хяналтын ерөнхий газрын санхүү хөдөлмөр нийгмийн хамгааллын хяналтын газрын дарга Батмөнх таларсан байгаа. Тэгээд танд юуны өмнө баярын мэндийг хүргэе сэтгэлээ олцгоё. Баярлалаа. За би энэ санхүү эдийн засгийн мэргэжил эзэмшээд 34 жил болж байгаа. Төрийн одоо албанд бол 35 дахь жилдээ ажиллаж байна. Өнөөдөр энэ төд ажилласан Неманос төр үнэлж мэргэжлийн Нягтлан бодлогын институт маань одоо шилдэг санхүүж шалгуулсан явдал би их баярлж байна.
цаашдаа бол одоо өөрийнхөө эргэлсэн ажилдаа бол амжилттай ялангуяа Монгол улсын төсвийн хөрөнгийг одоо өөр ашигтай зарцуулахад хяналтын хажиг үүрэг бодлогоо чиглүүлж ажиллана гэж ингэж хэлж та баярлалаа. За баяр хүргэцгээе зочдоо. Төрийн өмчийн шилдэг санхүүчээрийнхүү төрийн өмчийн хорооны төрийн өмчийн бүртгэл хяналтын газрын дарга онгодын Сэрвэд шалгарчээ. Энэхүү нэр хүнтэй их хүндэтгэлийн шагналыг гардуулах улсын хурлын гишүүн төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Бакей Монголын мэрэгсэн нэгтлэн бодогчдын институтийн дэдэрхийлэгч Үхэр Тарнаар их хүндэтгэлийн хоймоор гарч ирсэн байна. Та бүхнийгээ санхүү банкны шилдэг санхүүжтэй уулзуулж байна. Удалтай хөгжлийн банкны санхүүгийн удирдлага хяналтын газрын дарга Янжмаа. Тэгэхээр та энэ оны санхүү банкны шилдэг санхүүж боллоо. Баяр хүргэе. Баярлалаа. Монголын мэрэгсэн нэгтлэн бодогчдын институтаас санхүү явуулж байгаа 10 дахь удаагийн одоо энэ үйл ажиллагаанд оролцоод банкны салбарын шилдэг санхүүч болсондоо би туйл их баяртай байна. Тэгээд юуны төрөнд ер нь бол хамгийн түрүүнд бодож байгаа хамт олон байна л да. Миний зүгээр нь оны шилдэг болж байгаа энэ үйл явдал маань ялцчгүй худалдаа хөгжлийн банкнд нэг ажил үйлсийн төлөө хамтран зүтгэж яваа. Хамт олонны маань бас дэмжлэг тусалцаа их орсон гэж би бодож байна. Хамт олондоо бас мэрэгжил нэг нөхөддөө баярын мэндийг шилжүүлэх үү? Санхүүчдийн баярын өдөр нийт одоо санхүүчтэй худалдаа хөгжлийн банкны нийт хамт олондоо баярын мэндийг баярлалаа. Хүндэтгэл шагналыг хүргэсэн энэ сургуулийн бас шилдэг тэргүүний залуу багш маань 2013 оны нэгтлэн бодох бүртгэлийн шилдэг залуу багшаар инхүү тодорлоо. За баяр хүргэе та бүхэндээ. Энэхүү нэр хүнтэй шагналыг Монгол улсын хурлын гишүүн төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Бакей гардуулж байна. Нэгтлэн бодох бүртгэлийн шилдэг залуу багш Халзангийн Нямбаяр Мандах бүртгэл дээд сургуулийн бүртгэл санхүүгийн тэнхимийн эрхтэгч Санхүүчээр төрийн өмчийн хорооны төрийн өмчийн бүртгэл хяналтын газрын дарга Сэрвэд шалгарсан байгаа. Танд баярын мэндийг хүргэе. Сэтгэлээ аваад. Баярлалаа. За өнөөдөр олон мянган санхүүчдийн одоо өмнө энэ хүнтэй шагнал авсандаа баяртай байна. Би 1975 оноос сангийн амд анх ажиллаж хөдөлмөрийн гарагаа эхэлж ирсэн. Ингээд нийт 30 гаруй жил санхүүгийн системд ажиллаж байна. Тэгээд энэ баярын өдөр мэрэгжил нэгтээ одоо хамт олондоо баярын мэнд хүргье. Ажлын өдөр амжилт. Хамыг сонирхъя гэж бодож байна. За яг тийм ээ мэрэгжлийн дагуу хийгдсэн юм шиг байна. Хамаа үзэгчтэй харуулж сампинг оруулчихсан байна. Бас зооснуудыг оруулчихсан байна. Тий. Би төрийн өмчийн хороонд ажилладаг. Төрийн өмчийн хорооны үндсэн чиглэлг бол энэ төрийн өмчийн эзэмш ашиглах захиран зарцуулалтанд бас хяналт тавьж байгаа өр өгөөжийн сайжруулалтаар ажиллаж байгаа. Энэ хүндтэй ажилд бас хамт олонныхоо одоо дэмжлэгээр бас олон жил ажиллаа. Тэгээд тэр хамт олонныхоо ажлын үр дүнг одоо бас харгалзаж бас намайг бас шагнасан баах. Ингээд би бас одоо баярлалаа. Баяр хүргэе. Инхүү өдрөн одож буй 2013 оны Нэгтлэн бодох бүртгэлийн шилдэг багшаар Гүнсэнгийн алтан заяа та тодорчээ. Танд баяр хүргэж ясал хүндэтгэлийн хоймороо урин залж байна. За энэхүү Нэгтлэн бодох бүртгэлийн 13 оны шилдэг багшийн нэр хүнтэй шагналыг гардуулах
Монголын мэрэгсэн эхлэн бодогчдын институтын өндөр зөвлөлийн гишүүн доктор профессор Сайн Жаргал, Монголын мэрэгсэн эхлэн бодогч бүртгэлийн институтын өндөр зөвлөлийн гишүүн профессор Нанжид нарыг их хүндэтгэлийн хаймар орон залсуваа. За ингээд бид ясан хүндэтгэлийн хаймроо Нягтлан бодох бүртгэлийн 2013 оны шилдэг багшаага уран залж байна. За энэ сайхан нэр хүнтэй батламжийг уншиж өнсөн овогтой алтан заяа танаа Нягтлан бодогч бэлтгэдэг их дээд сургуулиудын мэрэгжлийн багш нараас 2013 онд амжилт бүтээлээрэн тэргүүлж оны шилдэг багшаар шалгарсан танд баяр хүргэж цаашдын сургалт эрдэм шинжилгээний ажилд нь олон их амжилтыг хүсэн Ивэн тэтгэгч мандах бүртгэл дээд сургуулийн батламж ийм төгрөгийн шагналыг олгов. Мандах бүртгэл дээд сургуулийн захиргаа гэж 800 мянган төгрөг шагнагдаж байна. Энэ хөө нэр хүнтэй батламжтай. Мандах бүртгэл дээд сургуулийн бүртгэл санхүүгийн тэмдмийн ерөнхийлөгч Нямбаяр дөнгөж сая Нягтлан бодох бүртгэлийн тэргүүний залуу багш шагналаа аваад хүрээд ирлээ. Танд баярын эмдэг хүргэе. Сэтгэлээ аваалцгаая. За баярлалаа. 2013 оны тэргүүний залуу багшаар шалгарсандаа баярлалаа. За тэгээд нийт тэнхмийнхаа хамт олонд, сургуулийнхаа хамт олонд бүгдээрэнд нь баярлаж талархаж явдгаа илэрхийлье. Тэгээд Монгол за мандах энэ Нягтлан бодох бүртгэлийн салбарт 12 дахь жилдээ ажиллаж байна. За тэгээд Монгол улсын өнцөг улам ажиллаж амьдарч байгаа бүртгэл санхүү, эдийн засаг, Нягтлан бодох бүртгэлийн ажилтнуудаа аз жаргал, сайн сайхныг хүсэн өрөөё.
бүртгэлийн шилдэгүүдийг тодруулах ёслолын үйл ажиллагаа маань үргэлжилсээр байна. Тэгэхээр Нэгтлэн бодох бүртгэлийн шилдэг багшаар Монгол Улсын их сургуулийн худалдааны сургуулийн Нэгтлэн бодох бүртгэлийн техникийн эрхлэгч Алтан Заяа тодорсон байгаа. Танд баярын мэндийг хүргэе, сэтгэлээ хуваалцахгүй юу? За баяртай байна. Өнөөдөр одоо бас энэ тэргүүний шилдэг багшийн одоо номинац шагналыг авсандаа би бол энэ Нэгтлэн бодох бүртгэлийн талбарт миний амьдрал бол одоо үндсэндээ 34 дэх жилдээ бол энэ одоо талбарт бол ажиллаж байна. Үүний миний одоо сүүлийн 17 жил бол энэ одоо яг багшийн энэ мэргэжилтээр бол ажиллаж байгаа. За багшлах хугацаанд бол Нэгтлэн бодох бүртгэл болон татварын системийг сурах хүчийг гаргуулах, бэлтгэх, гаргах, тэгээ оюутанд одоо өндлөг үндэстэй мэдээлгүүнийг олгох дээр бол одоо чармаа чичиж явсны үр дүн гарлаа гэж одоо үзэж байна. Тэгээд нийт хамт олонтоо баярлалаа. Монгол Улсын их сургуулийн худалдааны сургуулийн хамт олонтоо баярлалаа. Мөн дүнжлэн татварын мэргэжлийн зөвлөлийн одоо нийгэмлэгийн хамт олон болон гишүүд дэмжигч нартаа бас баярлалаа гэж хэлдэг. Жилийн хугацаанд хичнээн шав бас төрүүлэн гаргасан байна. За ер нь бол одоо нэг 10,000 орчим бол байгаа шүү. Өөрөлдөх юм бол одоо татварын мэргэжлийн зөвлөлийн нийгэмлэгээр бол 4,000 гаруй одоо хүмүүс бол хамрагдсан байж байгаа. За мөн түнчлэн одоо яг энэ сургуулийн одоо чиглэлээр бол жилдээ нэг 200-аас 300 хүнд бол одоо хичээл зааж явж байгаа. Тий. За баярлалаа тань. За ажил амжилтсан. Баярлалаа. Монгол Улсын сангийн сайдаар ажиллаж байсан нэртэй санхүүч Даваасан буугааг өрж байна. Монголын мэргэжлийн Нэгтлэн бодогчдын институтийн хүндэт гишүүн бол манай Даваасан буугай мөнөөсөө мөндөө. За Даваасан буугай наашаага. Өнөөдөр бол маш фэн сайтай хүн бол Даваасан буу сайд байлаа. За ингээд 2013 оны улсын секторын шилдэг Нэгтлэн бодогчийг тодруулах эрх мөөд хүндэтгэлийн тайзнаа гарч ирсэн байна. Энэ хүн нэрнтэй шагналыг Монголын мэргэжлийн Нэгтлэн бодогчдын институтийн гүйцэтгэх захирал Чимэд Сөрөн, Монгол Улсын нэрт эдийн засаг санхүүч, Монгол Улсын сангийн сайдаар ажиллаж байсан Даваасан буугай нар гардуулах болно. оны улсын секторын шилдэг Нэгтлэн бодогч Наран Мандахтай баяр хүргэе. Хамт олон энэ тайзны дор баяр хүргэж байна. Энд хүрэлцэн ирсэн бусад зочдын маань алга ташилт адаг байна. За халуун баяр хүргье. 2013 оны бизнесийн секторын шилдэг Нэгтлэн бодогч энэхүү номинацийн шагналыг гардуулж өгнө хэмээн Улсын хурлын гишүүн сангийн сайд Улаан Монголын мэргэжлийн Нэгтлэн бодогчдын институтын ерөнхийлөгч Баян Мөнх нарыг хүндэтгэлийн хоймроо урин залж байна. 2013 оны бизнесийн секторын 2013 оны шилдэг Нэгтлэн бодогч Банзрах Шовогтой төвшин Апу компани санхүү эрхэлсэн захирал. Бизнесийн секторын шилдэг Нэгтлэн бодогч Апу хувьцат компани санхүү эрхэлсэн захирал Банзрагчийн төвшин Апу хувьцат компани санхүү эрхэлсэн захирал Банзрагчийн төвшинтэй баяр хүргэе. Өнөөдөр нэг зүйл анзаарагдлаа. Манай шилдэгүүдийн дотор завхныхын их олон байна. Би завхны хүн өөрөө биш л дээ. Баатан Мөнх дарга шагнал авлаа. Манай төвшин шилдэг боллоо. Даваасан буугай шагнал гардууллаа. За ингээд одоо бол завхны гаралтай дуушаад
Аятуулынхаа дээжийг та бүхэндээ өргөн барьна. За шагналд гардуулсан эрх мөнүүдтэй баяр хүргэе. Шагнал авсан төвшөндөн ажлын хэмжээлтийг хамт олон мэрэгжил нэгтгэх нэмнээс өссөн өрөөж баяр хүргье. Санхүүчдийн баярын энэ өдөр та бүхэндээ баяр хүргэж мөн дөнгөж саяхан шилдгээр тодорсон эрхэм нягтлан бодогчдоо халуун баярыг хүргэж Шуранхан хамтлагийн гоцол дуучин Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Үүрийн туяа маань Увертюра хамтлагийн хамтаар хүрэлцэн ирж баярын халуун мэндчилгээг ая дугаараа өргөн барьж байна. Увертюра хамтлагийн уран бүтээлчид Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Үүрийн туяа Янгийн сайхан харц шиг яраггүй нүдэлэн амишсэн хашина гадаресан харина ламинэнэ харна хашина Ортын сайхан дуушиг ухаан санаа сарусгаар сонны таг минь униартнаа. Үзэгч таахныг бизнесийн секторын 2013 оны шилдэг нэгтлэн бодогчтой уулзуулах гэж байна. Тэгэхээр Апо компани санхүү эрхэлсэн захирал төвшин энэ оны шилдгээр тодорсонд баяр хүргэе сэтгэлээ олцгоё юу? За баярлалаа. 2013 оны ажлын үр дүнгээр ингээд намайг шилдэг нэгтлэн бодогчоор шалгаруулсан бас нэгтлэн бодогч хамт олондоо байгууллагынхаа хамт олондоо ингээд маш их баярлалаа гэж хэлэх байна да. Эцэг жилдээ ажиллаж байна. За 1997 оноос санхүү банкны салбарт одоо хүртэл 13-4 жил ажиллаж байна да. Хамт олондоо олон тиймээс салбарынхан дагаас энэ сайхан баярын өдрийн мэндийг хүргэхгүй юу? За ер нь бол нэгтлэн бодогчдын салбар санхүү энэ шилдэгүүдийг шалгаруулна гэдэг маань өөрөө хийснийхэн төлөө биш хийхийнхэн төлөө олгож байгаа шиг гэж энэ салбарт улам ихийг бүтээж ажиллана. Хамт олонныхоо төлөө байгууллагынхаа нэгтлэн бодох бүртгэлийн одоо системийнхаа төлөө их зүйл хийнэ гэж бодож байна. Энэ салбарын баярын үйл ажиллагааг үзэгч та бүхэндээ шууд дамжуулан хүргэсээрэн. Тэгэхээр шилдэгүүдийг уулзуулж байгаа. Тэгэхээр энэ оны шилдгийг яг одоо уулзуулах гэж байна. Улсын секторын 2013 оны шилдэг нэгтлэн бодогчоор нийгмийн даатгалын ерөнхий газрын төлөвлөлт санхүү бүртгэлийн газрын ерөнхий нэгтлэн бодогч нар мандах тодорсон байгаа. Танд баярын мэндийг хүргэе сэтгэлээ олцгоё. За баярлалаа. Мянган нэгтлэн бодогч дотроос ингээд шилдгээр шалгарсанд үнэхээр сэтгэл өндөр байна. Энэ маань бол мэдээж нийгмийн даатгалын ийм их сайхан буянтай салбарт ажилласны минь бас үр дүн мөн надтай хамтран зүтгэж байдаг нэгтлэн бодогч нарын маань бас хүч хамт олонны минь үр дүнд бас энэ шагналд бол хүрлээ. Би сургууль соёлоо төгснөөс хойш ажил хөдөлмөрийн гараагаа нийгмийн даатгалаас эхэлсэн. Тэр тусмаа нар мандах баян зэрэг дүүргээс нийгмийн даатгалын ерөнхий нэгтлэн бодогчоор одоо 22 дахь жилдээ тасралтгүй ажиллаж байна. Мэргэжилтний нөхөдөө хамт олондоо бас баярын сайхан мэндийг хүргэе.
Тэгэлгүй яг хамт олон минь байгаагүй бол хувь хүн гэдэг хэм билээ. Тэгэхээр миний хамт олон бол үнэхээр бүр хэлхийн жаргагүй сайхан хамт олон байдаг. Энэ маань бол зөвхөн хэдхэн нэгтлэн бодогч биш. Ерөөсөө манай нийгмийн даатгалын салбар бол бүхэлдээ санхүү бүртгэлийн ажилтнууд байдаг. Хүмүүс бас их нийгэмдээ их тусдаа ийм ажил үйлсийг бүтээж байдаг. Ийм сайхан хүмүүс хамт олон байдаг. Тэгэхээр энэ баярын өдрийг тохиолдуулаад нийгмийн даатгалынхаа салбарын хамт олондоо энэ өдрийн мэндийг хүргье. За баярлалаа. Танд ажил амжилтсэ. Хүндэтгэлийн тайзнаа урьж байна. За шагнал гардуулах эрх мөдийг урьж байна. За орон даяар нээлттэй онлайн хэлбэрээр зохион байгуулагдсан энэхүү тэмцээнд Улаанбаатар, Дархан, Эрдэнэ хотуудаас гадна Увс, Өмнөговь, Дорноговь гэх мэт 17 аймгаас мөн хэдийн чандад суугаа монголчуудаас тухайлбал Америкийн нэгдсэн улс, Япон, Солонгос гэх мэт 11 улс орноос оролцохоор нийтдээ 2496 оролцогч бүртгүүлээд оролцсон юм байна. За нэгдүгээр шатанд 1608 оролцогч 100 асуулт бүхий тестээр онлайнаар өрсөлдөж өөрсдийн мэдлэг чадвараа сорьсон байна. Ингээд тус тэмцээний 5 дугаар байранд Монгол Улсын их сургууль. Тэр 4-р цэцэрлэгийн станцын ерөнхий нэгэн бодогч цэнцэрэнтэй уулзаад байна. Танд баярын мэндийг хүргэе, сэтгэлээ уулзъя. Баярлалаа. За энэ жил манай станцын 30 жилийн өмнө баяр болсон. Энэ үйл ажиллагаатай давхцаж санхүүчдийн баяр болж байна. Ингээд нийт станцынхаа хамт олон 30 жилийн ойн баярын мэнд түргээд дээрээс нь санхүүгийн ажилтнуудаа санхүүчдийн баярын мэндийг хүргэж цаашдын ажил болон амьдрал хамгийн сайхан бүхнийг хүсье өрөөё. Цаашдын ажилд амжилттай. За баярлалаа. Гаргагдмал хариуцлагатай компани ерөнхий нэгтлэн бодогч гэрлээ. 4-р яриг эзэлсэн Мэц компани ерөнхий нэгтлэн бодогч гэрлээ 181 оноогоор инхүү 4-р ярийн шагналтыг гардан авч байна. Мөн одоо өргөмжлөл 250 мянган төгрөг, бааз систем ашиглах 250 мянган төгрөгийн эрхэм бичгээр инхүү шагнагдаж байна. Баяр хүргэцгээе зочдоо. Дэдвэрийн шагнал Мандах дээд сургуулийн багш Гамбагандаа баяр хүргэе. За, Тэргүүн байр. Тэргүүн байрын шагналтын эзнэр Golden Page Audit компани аудиторын туслах Очирмаа шалгарсан байна. Очирмаада баяр хүргэе. Халуун алга ташилтыг энэ төрөлсөн ирсэн нийт санхүүж эдийн засагчид маань чамд бэлгэлж байна. Тэргүүн байрын эзэн Golden Page Audit компани Очирмаа Өргөмжлөд 2 сая төгрөг, бааз систем ашиглах 1 сая төгрөгийн эрхэм бичгээр шагнагдаж байна. Очирмаада баяр хүргэе. За энэхүү тэмцээнийг цаашид уламжлал болгон зохион байгуулах. Бүртгэл санхүү эдийн засгийн салбарынхны баярын үйл ажиллагаа GTV шийдлээ зөвлөгч та бүхэндээ шууд дамжуулан хүргэсээр байна. Тэгэхээр яг одоо Монголын мэргэжлийн нэгэн бодогчдын институтын захирал Чимсэрэнтэй уулзаад байна. Тэгэхээр танд юуны өмнө баярын мэндийг хүргэе сэтгэлээ хуваалцгаая. За баярлалаа. Юун дөрөнд Монгол улсынхаа нийт санхүү бүртгэлийн ажилтнуудад баярын мэнд хүргэе. Тэгээд Монголын мэргэжлийн нэгэн бодогчдын институтээс 1999 онд засгийн газар санал тавьж баярын өдөртэй болсон. Ингээд 10 гаруй жил бид нар Монгол улсын одоо төвлөрсөн арга хэмжээг сангийн яамтайгаа амжилттай зохион байгууллаа. Тэгээд энэ баяраараа тухайн жилдээ одоо бус нөхдийг мэргэжлийн нэгтээ манлайлсан ингээд шилдэгүүдээр тодруулдаг. Ингээд энэ жил 14 номинацаар бид нар шилдэгүүдээр тодруулж байна. Энэ жилийн онцлог бол олон нийтийн одоо санал асуулгаар портал сайтаар бид нар мэдээллийн хэрэгслүүдээр санал авч нэгтгэснээр онцлогтой байгаамаа. Энэ салбарыг хариуцдаг хүний хувьд тийм ээ энэхүү тийм ээ баярын уур амьсгал ер нь ямар хөө байна. Тэгээд бас энэ салбарын ажилтнуудад бас баярын мэдлэгээ дэвшүүлэхгүй юу? Ард түмний хөрөнгийг аривжуулах, хадгалж хамгаалах хариуцлагатай үүрэг хүлээсэн. Тийм учраас 2013 онд бол улс орныхаа сан хөмөргийг аривжуулах чиглэлд ард түмнийхээ сан хөмөргийг хадгалж хамгаалах манай санхүү эдийн засгийн салбарын ажилтнууд хичээл зүтгэл гаргаж үр дүнтэй ажилласан. Энэ ажлаа өнөөдөр үнэлт өгөнж шинэ жилийнхээ баярыг тэмдэглэж байна. За энэ үеэр одоо шилдэг санхүүжтэй тодруулж энэ мэрэгжлийнхээ өндөр түвшнээр хамт олноо одоо тэргүүлсэн хүмүүстэй шагнал гардууллаа.
баярын өдөр тохиож байна. Тэгэхээр баярын арга хэмжээнд хүрэлцэн ирсэн байна. Сэтгэлийг сонсъё гэж бодож байна. So thank you for coming for this event, and we would like to hear your feeling, thoughts. Thank you very much. My name is Matt Pottle. I'm the managing partner of PwC here in Mongolia. Манай захирлын нэг Matthew Pottle гэдэг байгаа. Миний нэрийг бол Болдотор гэдэг. Тэгээ өнөөдрийн энэ үйл ажиллагаанд хүрэлцэн сэтгэл маш өндөр байна гэж хэлж байна. So you work in this profession? Yes, I've been in this profession for 25 years, and I'm very proud to be here this evening with my colleagues from PwC Mongolia. Энэ автодын салбарт ажиллаад ерөнхийдөө 25 жил болж байна. Монгол улсад одоо PwC компани захирлаар үрж ирээд одоо 6 сар болж байгаа. What would you like to say, same profession people here? Yeah, we're very proud to be here. PwC supports all of the accounting professions in all of the countries where we operate, and we wish everybody here the best of success. This is a fantastic event. Өнөөдрийн энэ үйл ажиллагаа маш сайхан болж явж байна. PwC компаниуд одоо үйл ажиллагаа явуулж байгаа орон болгондоо энэ мэргэжлийн яхлан бодлогочдын санхүүжлийн салбарыг үргэлж дэмжиж явдаг. Монгол улс ч гэсэн үүнийгээ одоо хөгжүүлж явж байна. Тэгэхээр мэргэжид нэгт бусад бүх нөхөдөө өнөөдрийг сайхан өнгөрүүлээрэй гэж хүсье. Үзэгчтэй яг одоо үзэгч та бүхнийг Монголын мэргэжлийн нэгтлэн бодлогочдын институтийн анхны ерөнхийлөгч Бачаргалтай уулзалгаж байна. Тэгэхээр тийм ээ та энэхүү тийм ээ анхных нь ёслын үйл ажиллагааг зохиож байсан. За өнөөдөр 20 жилийн дараа энэхүү ёслын арга хэмжээ маань ямар төвшөнд хүрсэн байна вэ? За баярлалаа. Юуны өмнө Монгол улсын санхүү эдийн засгт баярын мэдлэгээ дэвшүүлж байна. 1992 онд анхны шилдэг нэгтлэн бодлогчийг шалгаруулж байхад нэг хүн шалгаруулж сангийн сайд тэргүүтээ 10 хэдэн хүн шагнал болдог байсан юм аа. 20 хэдэн жилийн дараа манай мэргэжил том болжээ. Өнөөдөр хараа сайхан бахархаж байна. Энэ том зааланд 1000 гаруй хүн цуглаад топ 14 хүний супер шагнал гардуулж байна. Үнэхээр том болжээ. Юм өргөжж байна. Баярлаж байна. Баяртай байна. За баярлалаа тань. Таны ажилд амжилт хүсье. Үзэгчдээ бид та бүхэндээ дөнгөж сая бүртгэл санхүү эдийн засгийн ажилтны баярын ёслын арга хэмжээг шууд дамжуулан хүргэлээ. Ингээд дөнгөж сая 2013 оны санхүүгийн шилгүүд садарлаа.